Өвлийн улирал хаяад нэрсэнтэй холбогдуулан үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг орон нутгийн болон хилтэц агентлагийн удирдлагуудын өргөгдсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлаар энэ өвөл асуудал тарьж мэдэх газруудаа нээлттэй хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргасан юм а. Үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дархан, орхон, шарын гол, хонгор сумдад болон боловсрол, эрүүл мэнд, инженерийн шугам сүлжээ хариуцсан байгууллагуудын үйлчлэлтийн бэлтгэл ажилдаа танилцж, үүрэг чиглэлийг өгч ажилласан байна. Харин өнөөдрийн байдлаар дараах асуудлууд тулгамдж байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Орон нутаг мэргэжлийн байгууллагууд гэхээсээ илүү иргэдийн өөрсдийнх нь оролцооны байдлаас шалтгаалсан ажлууд байна. За үүн дээр бол үндсэн туслах тосгоны дулаан залгалтын асуудал бол өнөөдөр хүндрэлтэй байдалд байна. За үүн дээр бол гэрээ хийх, иргэд өөрсдийнхөө эзэмшлийн шугам хоолоод засвар үйлчилгээгээ хийх ажлууд бол тутмаг байна. За энэ дээр бол мөн комиссаас бол тухайн тойрогчдод сонгогдсон иргэдийн төлөөлөгчтэй хамтарч газар дээр нь үзлэг хийлээ. За үүний дагуу бол энэ 7 хоногт бол тодорхой хэмжээний засварын ажлууд бол хийгдэхээр иргэдийнхээ оролцоотой иргэд нь бас өөрсдийнхөө өмчөнд хийх засваруудыг бол бид нар хөрвүүлсэн байж байгаа. За орон нутгийн зүгээс үзүүлэх хөнгөлөлтийн ажлуудаа бас энэ дээр бол тусгасан байж байгаа. За дээрээс нь мөн мангартын чиглэлийн айл өрхүүдийн дулаан авах асуудал бас өнөөдрийн байдлаар хүндрэлтэй байна. За үүнийг бол бас бид мэргэжлийн байгууллагуудын оролцоотой, орон нутгийн оролцоотой, иргэдийнхээ оролцоотой ерөөсөө энэ гурвалсан байдлаар хин хинийхээ оролцоог хангаж ажиллахаар бол ажиллаж байна. За энэ асуудлууд бас мөн өнөөдрийн түвшинд бол тодорхой хэмжээнд шийдэгчээд байна. Хурлаар сумдын удирдлагууд мөн үйлчлэлтийн бэлтгэл ажил сумдад хэрхэн өрнөж байгааг мэдээлсэн юм. Сумдад үйл ажиллагаа явуулдаг мөнхийн ээлж, орхон дэлгэр зэрэг компаниудын өрлөг дулаалгах шугам сүлжээний засварын ажлууд хэвийн явагдаж байна. Харин шарын гол сумыг дулаанаар хангадаг дулаан шарын гол төрийн өмчөд хувьцаат компани 100 галатхад бэлэн болсон хідээж зайлшгүй хийх 4 засварын ажил байна. Тодруулбал ремэн солих, сүлжээний насоос авах, хүйтэн усны төв шугам хэсэгчлэн солих, зуухны оролтын автомат солих зэрэг ажлууд хөрөнгө мөнгнөөс шалтгаалan хойшлоод байгаа юм байна. Тус сумын үйлчлэлтийн бэлтгэл 87.6% та явагдаж байна. Дархан сумын хувьд үйлчлэлтийн бэлтгэл 80% та байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагуудад төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгэх, дулаанаа цаг тухайд нь авах албан даалгаврыг өгч ажиллаж байгаа юм а. Өвлийн улиралд энэ тэргуунд тавигддаг асуудлуудын нэг нь нүүрс түлш байдаг. Тэгвэл дархан суманд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тус сумын засаг дарга аз жаргал дараах мэдээллийг өглөө. Дархан хотын нийт иргэдийн 55 орчим хүн нь бол түүхийн нүүрс хэрэгэлдэг ийм гэр хороололд амьдардаг. Тийм учраас бид нар энэ сүүлийн 3 жил шарын гол хувьцаат компанитай хамтарсан гэрээ байгуулж хямд үнэтэй нүүрсээр иргэдийг хангах энэ ажлыг зохион байгуулж байгаа. За энэ ажил маань бол үр дүнгээ өгж байгаа. 2012 он гэхэд жишээлбэл түүхийн нүүрс нэг шудаан 8-аас 10,000 төгрөг хүрч ирснийг иргэд бол сайн санаж байгаа. За энэ сүүлийн 3 жил бол энэ гэрээ байгуулж тогтмол тодорхой цэгүүдээр энэ худалдан борлуулалт хийснээр бол энэ нүүрсний үн доктортой байх, за энэ хөөрөгдөхгүй байх ийм боломж бүрдсэн. За энэ ажиллагаа бол үргэлжлүүлэн хийх талаар хүсэлтээ бид шарын гол хувьцаат компанид тавьсан. За мөн алгадлагаа нүүрс борлуулж байгаа иргэд аж ахуй нэгж байгууллагатай уулзаж энэ хүсэлтээ тавьсан байж байгаа. За эхний ээлжинд бол энэ жилдээ бол шарын гол хувьцаат компаниас бол 40 цэгээр гэр хорооллын 40 цэгээр энэ худалдан борлуулалтыг хийхээр бид нарт тохирсон. За нүүрснийхээ үнийг бол яг энэ эд хүүтний улирал бол 4,000-аас дээш гарахгүй байхаар тогтож барина гэсэн ийм өрсөлдсөн мэдээллийг өгсөн. Гэхдээ мэдээж энэ хувийн компани худалдан борлуулалт хийж байгаа учраас тухайн зах зээлийн үед бол бас өөрчлөлтийг үүсэхгүй. За дээр нь бол бид нэр энэ жил бол 15 дугаар огийг сонгож 15 дугаар ог дээр Нако түлш хувьцаат компани Эко түлшийг зөвхөн яг энэ 15 дугаар ог дээр худалдан борлуулах ийм захирам шийдвэрийг гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ямар ч тайг бол энэ утаагууд Дархан хотын утаанаас амжруулахын зорилгоор бол туршилтаар 15 дугаар огийг сонгож за яг энэ түүхийн нүүрсний үнээр энэ эко түлшийг худалдан борлуулахаар гэрээ байгуулсан. За ингэснээр бол 15 дугаар ог дээр энэ жил бол бид түүхийн нүүрс худалдан борлуулах болон хэрэглэхийг хоригдсан юм хязгаарласан шийдвэр гаргаж байгаа. Ингэснээр зөвхөн 15 дугаар иргэд бол энэ эко түлшээр өвлжнө гэж ойлгож болно. За энэ маань хэрэг үр дүнгээ өгж агаарын бохирдол буурах ийм
яг одоо аль бие усны судалгаа шинжилгээгээр тогтоогдвол бид цаашдаа бол Дархан хотод энэ эко түвшийг хэрэглэх энэ тал дээр бол арга хэмжээ авч ажиллана гэсэн ийм төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Шуурхай хурлаар инженерийн шугамшуулжийг хариуцсан байгууллагууд үйлчлэлтийн бэлтгэлээ хэрхэн базааж буй талаар тодорхой мэдээллүүдийг өгсөн юм. Тухайлбал Дархан дулааны сүлжээ төрийн өмцөд хувьцаат компанийн хувьд үйлчлэлтийн бэлтгэл 85.6% байгаа бол эрх засварын ажил 98% явагдаж байна. Аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулах, төлбөр тооцоо барагдуулах ажлууд өнөөдрийн байдлаар хийгдэж байгаа хэдий ч гүйцэтгэлийн хувь маш хангалтгүй байгаа тухай тус байгууллагын ерөнхий инженер Бат Эрдэнэ мэдээлж байлаа. Жишээ дурдахад өнөөдрийн байдлаар дээрх байгууллагад нийтийн орон сууцны айл өрхүүд 1.6 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулах тооцоо гарсан байна. За өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн засвар үйлчилгээтэй холбоотой тулгымцсан асуудал бол нэгдүгээр тавигдж байна. За өөрсдийнхөө эзэмшлийн шугам хоолой, за үүзэл пунктүүдтэй бол тодорхой хэмжээний засвар хийгээд тэгээд дулааны эрчим хүчээ бол манайхтай гэрээ байгуулж авдаг. Энэ ажил маань бол маш хангалттай байгаа. За аж ахуй нэгжүүд бол 10 сарын 1-ээс дулаан тавигдана. Энэ дотроо хугацаа байна гэж бодоод ингэ тайвшираад байх шиг байна. Өнөөдрийн байдлаар над ирсэн мэдээлэлээр бол 15.6%-тэй. За гэрээний явц бол 7.8%-тэй. Энэ бол хангалттай байна гэж үзэж байна. За дээр нь дараагийн нэг толгомж байгаа асуудал бол бид нэр сөөхтөөч бай одоо дулааны шугамшуулжийн дээр ингээ хангаж байгууллагуудаа төрдөг өөр төлбөрийн асуудал бол маш их сэтгэл зовоож байна. За одоо тахны дулааны сүлжээ бол айл өрх аж ахуй нэгжүүдээс авах 1.6 орчим тэрбум төгрөгийн ихэнх нь бол одоо нийтийн орон сууцнд амьдарч байгаа айл өрхүүдийн маань төлбөр эзэлж байгаа маа. Энэ дээр одоо та бүхэн минь бас тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулаад өвлийн бэлтгэл ажилд энэ засвар үйлчилгээтэй холбоотой энэ дээр бол эргээд зарцуулагдах учраас хөрөнгөний дутагдалд орчихсон энэ байгууллагууд дээр бас нэг хүн гэхгүй нэг төгрөг нэг тэргүүгээр энэ дээр бас анхаарлаа хандуулах ийм шаардлага бол тулгараад байна. За дараагийн ээлжинд үндсэн тосгон, туслах тосгон, мангирт хороол гэж та бүхэн мэдж байгаа. Энэ хуучны барак байрнуудын засвар үйлчилгээтэй холбоотой. Энэ маань иргэд нь өөрсдөө гадна дундын өмчлөлийн шугам дээр засвараа хийх шаардлагатай байдаг. Өөрсдийнхөө дотор системээр бол засвараа хийх. За тэгээ өөр төлбөрөө барагдуулах юм дээр бол маш хангалттай байна. Өвлжилт ойртох тусам мал аж ахуй газар тариалангийн салбар анхаарал татдаг. 2016-аас 2017 оны өвөл манай аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 650 мянга гаруй мал өвлжнө. Иймд 63 мянган тонн байгалийн хадлан, 30 мянган тонн тижэл шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Энэ хүрээнд хадлан хураалт 20.9%-тай үргэлжилж байна. Хадлагын хувьд бол энэ жил хүн хүч техникийн хувьд бол бүрэн одоо боломжтой хүрэлцээтэй байгаа. Гагцхүү манай иргэд аж ахуй нэгжүүд өөрсдөө тодорхой төвшөнд анхаарлаа хандуулаад ажиллах юм бол үйлчлэлийнхаа бэлтгэл ажлыг мал аж ахуйн салбарт бүрэн хангах юм боломжтой. За дээрэс нь аймгийн одоо засаг даргын одоо албан даалгавар мөн одоо засгийн газрын тодорхой чиглэлүүд байгаа. Энэ хүрээндээ бид нар аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэх ёстой. За аюулгүй нөөцийн хувьд бол аймгийн хувьд бол боломжтой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил одоо засаг даргын нөөц сангаас 20.9 сая төгрөг гаргаад 100 тонн одоо өвс за дээрээс нь одоо тодорхой хэмжээний тэжээлийг бэлтгэх нөөцөлдсөн. Энэ одоо зарцуулагдаагүй байгаа учраас одоо улсын одоо аюулгүй фонд бүрдүүлэх юм одоо бүрэн боломжтой байж байна. За дээрээс нь манай сумдын фонд бүрдүүлэхтэй. За сумдууд манаас тодорхой хэмжээний нөөцтэй. Гэхдээ сумдуудад бас нөөцөөсөө зарцуулсан дутуу байгаа. Энийг гүйцэтгэлд бүрдүүлчих юм бол мал аж ахуйн үйлчлэлийн хувьд бол хангалттай болчихно гэж ингэж бодож байна. За малын ариутгал халдваргүйтэй холбоотой өвлжийн хаваржаа бууз одоо ариутгах энэ ажлууд байгаа. За энэ ажлын хүрээнд манай байгууллага мал эмнэлэг хүршлийн нэгжүүдтэйгээр хамтраад бид нар 180 мянган орчим метр квадрат талбайг одоо ариутгасан байна. За нэг 220 орчим мянган малыг одоо угаалганд хамруулсан гэсэн ийм одоо дүн мэдээтэй байна. Түүнчлэн энэ намрын ургац хураалтын ажил өрнөж байна. Аймгийн хэмжээнд 11.8 мянган тонн ургац хураан авах боломжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Харин ургац хураах хүн хүчний хувьд дутагдaltaй байгаа бөгөөд ихтэй сургуулиудын 600 гаруй оюутан залуусыг дайчлахаар болоод байгаа юм байна. За бид нар салбар дээр нь ярьлаа. Хөдөө аж ахуйн салбар дээр ярьлаа. За үндсэндээ бол хөдөө аж ахуйн салбар хураалт бол 15-6%-тай аж ахуйн нэгжүүдэнд гарцсан ийм байдалтай байна. За дэд үтс инженерийн шугам хоолой үйлчлэлтийн асуудал бол 90 гаруй хувьтай байна. Ингээд салбар бүрээр нь боловсролын салбарыг авч үзлээ. Ингээд аймгийн дунджаар бол 85% үйлчлэлтийн бэлтгэл хангагдсан байна гэсэн ийм одоо мэдээлэл авлаа. Үлдсэн одоо 10 сарын 1-ний дотор бол
энийг одоо нэг 100% хүргэж энэ өвөл бас Дархан хот, Дархан уул аймаг, хөдөөгийн сумдаа, хөдөө аж ахуйн салбартаа нэг ямар нэгэн одоо үйлчлэлтийн хүндрэлгүйгээр давхаар болж байна. Одоо мэчин жилийн өвөл одоо үндсэндээ бол эхэлж ийн гэж ингэж ойлгож байгаа. Цаг агаарын нөхцөл байдал ч гэсэн одоо эрт хүүтэрнэ гэсэн ийм одоо мэдээллүүд байгаа учраас бид нэр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Ийхүү энэ удаагийн өргөдгсөн шуурхай хурлаараа цаг үеийн анхаарал татсан асуудлууд болон өвлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд хэрэгжиж буй томоохон ажлуудаа хэлэлцэн тулгамдж буй асуудлуудаа шийдвэрлсэн үр дүнтэйгээр энэ удаагийн хурал өндөрлөлөө.